За сайн уу Баянбат. Сайн байна. За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За. За та өөрийгөө нэг тавчхан танилцуулаач. За намайг Баянбат гэдгээ. Улаанбаатар хотод төрсөн аав ээж архангах шашин судлаач мэргэжилтэй. Оо за. За Баянбат ах өнөөдөр ямар үйл зохион байгуулад байна та? За энэ бөө судлаач Бадарч гэж ах байхтай эхлүүлсэн. Одоо 9 дэх жилдээ энэ тахилгыг хийж байгаа. Энэ 8 Монголынхаа галыг тахдаг ийм тахилга байна. Тэгээд энэ тахилга бол одоо хилийн гадна улаан үдэд, бурайдууд, өвөр Монгол урд одоо тахилгын газрууд ороо хийдэг л те. Ордос, эзэн хороо, Утга хөшөө, Тулуун эдний тахилгын газар, Наан, Баяннуур Боорчийн тахилгын газар гэдэг ингээд нэлээд хэдэн тахилгын газрууд байна. Хав тасрын тахилгын газар. Өнөөдөр зэрэг хийж гэнэ. Тий, өнөөдөр 23-нд хийдэг. Бүгд зэрэг энэ тэнд. Ер нь дараа жилээс бол халимгийнх одоо цагаан зам ах бол бас дараа жилээс хийн. Бас баргын галын тахилга бас зэрэгцэж хийхээр одоо хийж байна. Бадарчхоо одоо хэдэн онд энэ үйлийг анх зохион байгуулж? За одоо Бадарчх өнгөрөө 6-7 жил болчихоо. Эхлээл 1-2 жил болол өнгөрсөн л тоо. Тэгэл тэрнээс хойш бол ингээл таслаа. 18-9 онд гэсэн үг. Тийм галын 23-нд ингээл таслахгүй л явж байгаа. Анх Бадарчхоо зохион байгуулахад хэд хичнээн хүмүүс ямар ястангууд иржээ? Гэхдээ ерөнхийдөө л одоо энэ манай их Монголын ураг бүдний нэг тийм бөөнөр за ингээл нэг 30-40 хүний л бүрэлдэхүүнтэй ер нь нэг иймэрхүү л маягийн хүмүүс ирдэг. Хамаг Монголын нийт олонд бол ингэж зарлдгөө зөвхөн дотооддоо л хийчихдэг. Хамаг Монголын галын тахилга гэж явж байна. Ер нь тийм 8 Монголынхаа галыг нэгтгэж дахиад ингээд бид нэр өвлийн адаг сарын 23-нд энэ тахилгыг шидэгчлээ хийж байгаа. За өнөөдрийн тахилга сайхан болж байна. Ямар хүмүүс ирэв? За энд одоо дандаа манай удган зайрангууд байна. За тэгээд шинээрч хүмүүс ирсэн байна. Урлагийн хүмүүс байна. За энэ тэнгэр үзэлтний холбооны тэргүүн. За тэгээд баргын гал тахилгын хүмүүс тэгээд маш олон хүмүүс байна. За таны цаашдын үйлд өндөр амжилт хүсье. Сайхан үйл зохион байгуулж байгаа юм байна. За баярлалаа танд. Их баярлалаа. Таны ажилч өндөр амжилт хүсье. Баярлалаа.